Аборт яагаад хийж болдгоо нарийн учрыг хүмүүс сайн мэдэхгүй байна. Өнөөдөр та бүхэнд энэ талаар ярих гэсэн юм. Библиэд бүү ал гэж бичсэн байдаг. Сүмд очиход аборт бүү хийлэг гэж номлодог. Яагаад ингэдэг вэ? Энэ сүнстэй холбоотой юм. Хүнийг буудаад алчглаа гэхэд сүнс нь үлддэг. Харин аборт хийлгэхэд сүнс нь яахан? Энийг бидэнд хинч ярьдгүй. Онлын хувьд сүнс бол мөнх гэж үздэг. Бид бүгд сүнстэй. Зорилгоо биелүүлэхийн тулд сүнс хэд хэдэн хүний төрлийг авч болох нь. Сүнс төрлөөс төрөлд дамжихдаа хөгжин төгөлдрчдөг. ертөнц бүхэлдөө энергиэс тогтсон. Үүнгүүгээр орших ямар ч боломжгүй. Энергийн шинжлэх ухааны үүднээс бүхий л ертөнц энерги мэдээллээс тогтдог. Бидний нүдэнд харагддаггүй бүхий л зүйл энергиэс тогтдог. Яагаад гэвэл энергигүйгээр юу ч оршин тогтнодгүй. Энэ нь мэдээллийг зөөвөрлөдөг энерги байж болно. Эсвэл энерги агуулсан мэдээлэл байж болно. Энерги байхгүй бол мэдээлэл байхгүй. ертөнцийг захирах үндсэн гол физикийн хууль бол энерги хадгалагдах хууль гэж бид заалгасан. Тэгэхээр хамгийн гол нь энерги байх нь. Бүх зүйл түүнтэй холбоотой. Сүнс нь биеийн гадна байхдаа ч энергиэс тогтно. Багахан энерги ашиглан оршдог. Нарийн төвшөндөө шүү. Сүнс нь бас биеинд оршихын тулд энерги хэрэгтэй. Биеинд орохдоо ч биенээс гарахдаа ч энергийг зарцуулдаг. Энэ энергийг яаж олсон байх вэ? Урд төрлийн биеинд оршиж байхдаа чакранаас авсан байдаг. Сүнс биеинд амьдрахын тулд энерги зайлшгүй хэрэгэлдэг. Үүнийг чакра нь эргэн тойрноос авч өгдөг. Чакра бол зөвхөн цэнэглэг биш. Бас энергийг хувиргах үүрэгтэй. Бид нарнаас энерги авдагч ажиллаж амьдрахын тулд шал өөр энерги ашигладаг. Дорныхан үүнийг чи энерги гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл бид чакрагаараа сансрын энергийг хүлээж аваад амьдралын энерги болгон хувиргадаг. Тэгээд чи судлаар дамжиж биеэр тардаг. Хүн жамаараа өгөх үед сүнс өөрийн нөөц энергийг аваад явдаг. Харин аборт хийхэд энерги нөөцөлж амжаагүй байдгаас нүцгэн шахуу буцдаг. Дараагийн төрлийг бий болоход үлдэгдэл энерги нь хүрэх үгүй юу гэдгийг бурхан л мэднэ. Энерги байхгүй бол сүнс зүгээр л замбархан арилдаг. Сүнс мөнхч гэсэн абортоор сүнсийг бүр мөсөн устгаж болох нэ. Гүү яах вэ? Хэсэгэн махыг хувааж хэрчээд гаргаад хаях бол тийм аймаар биш. Харин тэр хэсэгэн маханд орохын тулд энерги зарцуулж ирсэн сүнс магадгүй эцсийн энерги шавхаж орж ирсэн байж болно. Магадгүй хүний төрлийг хамгийн сүүлийн удаа авах боломж нь байсан байж болно. Тиймээс төрөх гэж байсан хүүхдийг алхад сүнс нь юу ч биш болж хоцордог. Тэгэхээр аборт хийвэл зөвхөн хэсэгэн мах алхаас гадна сүнсийг нь ч бас бүрэн мөсөн устгаж болох нь. Тиймээс аборт хийж болдгүй юм. Тэр хүүхэд ямар ч зоригтой ирсэн байж болно. Түүний бүрэн программыг зогсоосны төлөө бид шийтгүүлэх болдог. Тиймээс өөртөө муу зүйл тохиолдохыг хүсдэггүй шигээ бусдад ч бас муу зүйл бүү хийгээрэй.